Монголын дээд үеийн төр улсын хэлбэршил бол хүчирхэг, эвнэгдэлтэй, дуугарвал, дуунаг, докторвол, хүчнэг гэж ингэж одоо харьцаж байсан юм сайхан одоо уламжил бидний өвөг дээдэс оршиж байжээ. Энэ өвөг дээдсийн юу бодож, юу хүсэж хүрээж явсан энэ тухай бид нэр сайн мэдж явах хэрэгтэй л дөө. Буруу тийш ирсэн их мэдлэгийн гайгаар бидний өдөр атом цөмийн дэвсэг бүтээгээд дэлхийгээ дэлбэлэх нь холгүй ингэж болцоход явж шít. Дэлхийн одоо энэ том гүрнүүд Чингис хааны хас тамгыг, Монголын одоо энэ үндэсний хас бэлгэдлийг судалсан, том эрдэм шинжилгээний бүтээл гаргасан тийм явдлууд судалгааны явцад тодорч гарч ирж байна. Хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийг боловсруулах тэгснээрээ зовлонгийн шалтгаанаас ангижрах, жаргалыг бүтээх энэ чадварыг эзэмшүүлэх ийм одоо сэдвэр хүмүүс их бага ярилцдаг. Амжилтанд хүрэхийн тулд бидэнд хувь ерөөл хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд бидэнд буян хэрэгтэй гэдэг юм. Зөвхөн ном уншсан, зөвхөн одоо ямар нэгэн байдлаар боловсрол эзэмшсэн тийм хүн амжилтанд хүрдэг юм байна. Цөөхөн Монгол хүмүүс яаж нэгдэж хамтарч одоо энэ оюуны эрч хүч бүтээлч байдлаа өрнөөж чадах уу гэдэг асуудал тулгамдж байна. Дасгал хөдөлгөөнийг дэвшүүлж хийж байгаа асуудал бол тун бага одоо ингэж 10 хэдэн хувь л одоо энийг эрхэлж байгаа. Өндөр хөгжилтэй орны ард түмний бараг 70-80% нь одоо байнгын дасгал хөдөлгөөн хийдэг учраас энэ хүмүүсийн дундад наслалт 80-аас дээш одоо гараа явцсан. Одоо эцэг эхээс удамшиж авдаг ген байдаг боловч энэ одоо удамшиж авсан генээс илүү хамгийн хүчтэй одоо илүү хүүхдэд нөлөө үзүүлж байгаа зүйл нь эцэг эхийн хүүхдэд олгож байгаа тэр чадвар одоо эцэг эх багш нарын одоо хамтын энэ хүүхдэд өгч байгаа энэ өгдлүүд бол их чухал байдаг юм а гэдэг ийм дүгнэлтүүдийг бас одоо сүүлийн үед л хэлж гаргаж өгч байгаа юм байна. Манай Монгол үндэсний бүхий барилдаан болвол үнэхээр хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах, хүндлэх бүхий л одоо хүмүүжлийн их том ач холбогдолтой ийм спортын төрөл юм а гэж ингэж би ойлгодог юм. Өөрийн чинь ээж аав эрдэм боловсралтай докторууд байсан ч гэсэн түүний эцэг их игэл малчин ардууд байсан. Тэднийг огт боловсралгүй, соёлгүй, бүдүүлэг эмтэд байсан гэж битгий бодоосоо гэсэн энэ шаналн намайг энэ сэдв рүү хөтөлсөө. Тэгэхээр аливаа нэгэн амьтдыг бол амийг тасалснараа тухайн үний хямралндаа сэргэнэ гэсэн ойлголт ерөөсөө байдаг. Аливаа нэгэн амьтны амийг таслах хаваас эргээд өөрийнхөө насанд цөв орох тэр үүлийн өрийг хураач. Монгол хүн, Монгол эх орон, Монголын төр гэсэн мөнгөд оршихуун энэ гурван үзлийг бол бид нар гаргаж ир тавьснаар эх орон үзлийг залуу үедээ зөв ойлгуул, зөв төлөвшүүлж одоо гаргаж ир тавина. За сайн бацгааны эрх мөндөд үзэгчтэй. Соён гэгэрүүлэгч телевизийн соён гэгэрүүлэгч цуврал лекцийн маань 2 дугаар сэдв эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийнхээ сэдвээр бүгдээрээ шинэ үеийн хүүхдүүд тэдний онцлогийн талаар бүгдээрээ үзэх болно. За бүгдээрээ мэдж байгаа хта 2008 оноос хойш индиго хүүхэд гээл тийм ээ шинэ үеийн хүүхдүүд гээл хүн болгол одоо ярьж байсан. За цэнхэр гүн хөхөнгээ авраатай л гин солонгоо хүүхдүүд л гин янз бүрийн л одоо нэр томьёонууд гарч ирээд байсан. За манай шинжлэх ухааны одоо төвшөнд ярих юм бол яг индиго гэж ямар хүүхэд байдгийг бол хараахан одоо томьёолоогүй байна. Гэсэн хэдий боловч одоо Орос болоод Америкийн судлаачдын үзэж байгаагаар бол одоо сэтгэл зүйн болон зам байдлын хувьд өрмөц онцлогтой одоо хүүхдүүдийг индиго хүүхэд гинэ хэмээн томьёолсон байгаа. За Оросын судлаачд бол энэ индиго гэдэг хүүхдүүдийг одоо биенээс гүн хөхөнгийн аавра одоо харагддаг учраас тэднийг индиго гэж нэрлсэн хэмээн бас судлаачид үзэж байгаа. За гэсэн хэдий боловч одоо миний би 2010 онд одоо энэ хүмүүсийн сонирхлыг татаад байгаа. За энэ шинэ үе одоо хүүхдүүдийн нэг нэршил болж бас яригдаад байгаа. Индиго гэдэг одоо нэр томьёог бас илүү сонирхон одоо судлахыг эрмэлзлээ. Ингээд 2010 онд индиго хүүхдийн хөгжлийн төвөө байгуулан одоо хүүхдүүдийг гэрлэн биеэр нь болон зан одоо байдлаар нь тодорхой хэмжээгээр судалсан юм аа. За энэ судалгаан дээр үндэслээ та бүхэндээ өнөөдрийн одоо лекцээ төлөвлүүлье.
сэтгэл зүйн болон зам байдлын хувьд өвөрмөц зонцлогтой тэр хүүхдүүдийг одоо индиго хүүхд гинэ гэж одоо томьёолсон нэг томьёо байдаг. За түүнчлэн гэрлэн биеэр нь бас тодорхойлсон гүн хөх өнгийн одоо аавраатай буюу гэрлэн биетэй хүүхдүүдийг индиго хүүхд гинэ гэсэн бас нэг томьёо гарч ирж байгаа. За тэгвэл манай индиго төвийн хүүхдүүдийг одоо гэрлэн биеэр нь нэгэн одоо судалгаа хийж үзсэн байгаа. За гэрлэн биеийн тухайд одоо ярихын тулд бид нар бүгдээрээ хүний бие ер нь гэрлэн биеуд ямар өнгөтэй, ямар учир шалтгаанаар энэ гэрлэн биеуд хүнээс цацардгийн болоо гэдгийг бүгдээрээ үзье. За энэ слайдн дээр 7 өнгийн гэрлэн бие харагдаж байгааг та бүхэн харж байгаа бох. За улаан, улбар шар, шараас эхлүүлээд одоо цайвар ногоон, гүнхөх, ягаан, цагаан гэсэн энэ гэрлэн биеуд байна. За энэ гэрлэн биеуд бүгдээрээ ямар учир шалтгаанаас тийм ээ ийм хүний биенээс өөр өнгийн аавра буюу гэрлэн биеуд цацарч байна гэдэг үндсийг харах юм бол бидний биеийн 7 хүрттэй холбоотой байгаа. За эдгээр 7 хүрд энэ слайдн дээр байгаа. За та бүхэн ажиглаж байгаа бох тийм ээ. Үндэс хүрд, хувилгаан хүрд, наран сүлжээ хүрд, зүрхэн хүрд, хоолойн хүрд, мэлмий хүрд, дитэн хүрд гэмшлэн хүрд бүхэн тус бүрдээ ямар өнгийг ялгаруулдгийг та бүхэн харж байна. За энэ хүрд тус бүрдээ хүний бүр бодисын солилцоо бие физиологитой холбоотой. Юу гэхээр энэ бүхэн тодорхой хэмжээний бидний одоо биеэс ялгарч байгаа дааврын одоо хэмжээнээс шалтгаалж байгаа гэж хэлж болно. Зөвхөн хамгийн энгийнээр тайлбарлавал. За юу гэхээр үндэс хүрд гэхэд бидний хамгийн одоо бидний биеийн одоо хамгийн доод хүрд буюу энэ доод хүрд маань өөрөө бидний бэлгийн булчирхаатай холбоотойгоор тэр бэлгийн булчирхаан одоо булчирхаагаас ялгардаг даавартай холбоотой байгаа. Хамгийн доод одоо хүрд нь. За тэгвэл хувилгаан хүрд гэж энэ хоёр дахь хүрд маань болохоор бөөрийн дээд булчирхаатай холбоотой байх жишээтэй. За тэгвэл тэр наран сүлжээ хүрд буюу энэ 3 дахь хүрд болохоор одоо бидний бие организмын тэр сэрэ булчирхаатай холбоотой үүсэж байгаа жишээтэй. За гэх мэтлэн ингээд дээшээ хүрдүүд маань тодорхой хэмжээгээр яваад одоо тэр хоолойн хүрд буюу тэр гүн хөх өнгийг тийм ээ гүн хөх өнгийг ялгаруулад байгаа. Тэр аавра гэрлэн биеийг зацруулад байгаа энэ хүрдвэл хоолойн хүрд байгаа. За хоолойн хүрд хүний бие физиологийн юутай холбоотой гэхээр нөгөө бамбаа булчирхаатай холбоотой байгаа. За бүгдээрээ энийг мэднэ. Бамбаа булчирхай буюу энэ даавар дутагснаас болж хүн одоо оюун ухааны хомсдолтой болдгоо гэдгийг хүн бүхэн мэддэг байгаа. За тэгвэл энэ хоолойн хүрдтэй холбоотой буюу тэр бамбайн булчирхай дааврын үйл ажиллагаатай холбоотойгоор бие физиологид ялгарч байгаа тэр одоо бодисын солилцоотой холбоотойгоор хүний биеэс ялгарч байгаа. Тэр аавраа бол нөгөө гүн хөх өнгийн буюу нөгөө индиго хүүхдүүд тодроод байдаг тэр аавраа гэрлэн биеийг өөрөөсөө ялгаруулдаг юм байна. За тэгвэл түүнээс дээшээ бамбай булчирхаагаас дээшээ хүний биеийн мэлмийн хүрд гээд за мэлмийн хүрд буюу энэ мэлмийн хүрд маань хүний одоо өнчин тархитай холбоотой өнчин тархины үйл ажиллагаатай холбоотойгоор үүсдэг байгаа. За тэгвэл хамгийн дээд оройн хүрд буюу титэм хүрд маань бидний тархи одоо борхцоо бие энэ одоо тарих буюу тийм ээ их бага тарих энэ одоо хамгийн чухал одоо тэр оюун ухааныг удирддаг хамгийн чухал энэ зүйлийн одоо бодисын солилцоотой холбоотой байгаа. За тэгэхээр үндсэндээ эндээс зүгээр хамгийн энгийнээр тайлбарлах юм бол тэр индиго гэд байгаа хүүхдүүд чинь тэр одоо гүн хөх аавраатай, ягаан аавраатай, цагаан аавраатай тэр хүүхдүүдийн маань ямар одоо даавар нь илүү их ялгарснаас тийм ээ ямар бодисын солилцоод нь юу илүү чухал байгаа учраас тэр гүн хөх өнгийн тэр ягаан өнгийн цагаан өнгийн аавра ялгараад байна гэдэг нь ерөөсөө тэр оюун ухааныг хариуцсан тэр л одоо булчирхай бамбай булчирхай болон одоо өнчин тарих тийм ээ толгой энэ одоо дээд илүү тэр оюун ухааныг хариуцсан бидний бие физиологийн онцлогтой холбоотой байгаа. Энэ ч үүднээс энэ хүүхдүүд бол маш тийм оюунлаг, гэгээлэг хүүхдүүд мэдлж байна гэж судлаачид үзэж байгаа. За бүр зарим одоо судлаачид бол яг 2000 оноос хойш төрсэн хүүхдүүдийн бараг 90 орчим хувь нь индиго байна гэж үзэж байгаа. Тэр зарим нэгэн хүмүүс ярихдаа бол одоо за зарим бүр эрдэмтдүүд энэ шин зууны хүүхдүүд
энэ хорвоо ертөнцид төрөхдөө өөрийн гэсэн бүр зоригтой, өөрийн гэсэн чадвартай, өөрийн гэсэн авьяастайгаа мэдлж байна гэж хүртэл үзэж байгаа. За тэгвэл эдгээр хүүхдүүд бол одоо ийм одоо ямар тийм ээ яагаад өмнөх үеийн одоо хүүхдүүдээс ялгаатай байна? Яагаад илүү оюунлаг, яагаад илүү оюунлаг, гэгээлэг хүүхдүүд төрөөд байна гэдэг л тэр л оюун ухааныг удирдах, тэр л одоо даавар болоо тэр бодисын солилцоотой холбоотой, тэр л тарих тийм ээ эдэлтэй холбоотой байх нэ. За энэ үднээс одоо индиго хүүхдүүд гэж тийм ээ индиго хүүхдүүдийг мэдээж нэгдүгээр тодорхойлох зүйл бол гэрлэн бий байх нь тодорхой бай. Тийм учраас бидний хувьд бол өнгөт хүүхдүүд хэмээх аяныг 2010 онд одоо аяныг зарлан за 50 орчим хүүхдийг бол гэрлэн биеэр нь судалсан. За манай индиго төвд одоо хамрагдсан тэр хүүхдүүдийг гэрлэн биеэр нь судалж оншилсан байгаа. За та бүхэнд одоо Монгол хүүхдүүдийн гэрлэн биеийн талаар ганц нэг зураг харуулъя. Энэ зургийг ажиглах юм бол бас л нөгөө ягаан гүн хөхөн буюу индиго гэдэг нөгөө үзүүлэлт байна. Бас цагаан буюу за цагаан өнгө маань өөрөө хүний дитэн хүрттэй холбоотой байгаа. За та бүхэн энэ зургийг ажиглах юм бол энэ орой дитэн хэсэгт ямар том одоо энерги урсгал байгааг харж болно. Бүр 5 хэлбэртэй тийм ээ энараа бүр 5 хэлбэртэй ийм маш одоо хүчтэй энерги эндээс харагдаж байна. За яг энэ зурган дээрээс харах юм бол бүгдээрээ энараа энд 7 хүрд маань байна. 7 хүрд. Тэгвэл 7 хүрдэн дундаасаа энэ 6 дугаар хүрд буюу мэлмийн хүрд нь өөрөө илүү одоо өндөр одоо энергийн үйлслийг гаргасан эндээс ажиглагдж байгаа. Тэр зүуднээс энд бол тийм цагаан цэнхэр буюу цагаан аавра гэрэлтэж байгааг та бүхэн харж байна. За энэ зурган дээрээс ч гэсэн харахад энэ 1 2 3 4 дахь энэ хүрднүүдээс илүүтэй 5 6 дугаар хүрд нь илүү өндөр буюу илүү хүчтэй тэр энергийг үүсгэж байгааг та бүхэн эндээс харж байна. Тийм ээ индиго хүүхдүүд гэж ярих юм бол илүү л тийм оюунлаг буюу одоо оюуныг хариуцсан тийм ээ хүний оюуныг хариуцсан тэр одоо дааврууд илүү хүчтэй ялгарч тэр энергийг илүү хүчтэй одоо үйлдэл илүү өндөр байгаа нь бол ажиглагдж байна. Гэх мэтлэн одоо бидний хувьд бол тодорхой хэмжээгээр гэрлэн биеэр нь судалж үзэхдээ за манайд одоо явж байсан индиго төвд явж байсан хүүхдүүдийн одоо 70% нь энэ индиго буюу гүн хөхөө түүнээс одоо илүү дээд түвшний буюу ягаан цагаан тийм аавратай гэрлэн биетэй байх нь бол тогтоогдсон байгаа. Тэр хүүхдүүдийн гэрлэн бие хэдий индиго боловч бас энэ индиго хүүхдүүдэд байдаг зан төлөвийн тэр өвөрмөц онцлогуд гэж бас байгаа. Тэр онцлогоор нь бас судалгаа хийсэн байгаа. За зан төлөвийн өвөрмөц онцлог гэж ярих юм бол яг бас хоёр талтай байгаа. Мэдээж аливаа бүх зүйл хоёр талтай байдаг. Энэ хүүхдүүдийн хувьд бол асар их потенциал, эерэг сайхан зан чанарч байна. Сөрөг бас зан чанарууд байна. Гэхдээ жохом бид нар эцэг их багш сургууль хүмүүжүүлэгч бид нар тийм ээ. За орчин тойрны хүмүүс нь эргэн тойрон хүрээлтэнд байгаа хүмүүс бид хүүхдэд яаж харьцаж байна? Тийм ээ тэр хүүхдийг ойлгож гэнэ үү, сонсож гэнэ үү, мэдэрч гэнэ үү? Тэр хүүхдэд яаж харьцаж, яаж одоо хүмүүжүүлж гэнэ, ямар арга барилаар харьцаж гэнэ гэдгээс шалтгаалаад тухайн хүүхдүүдийн хувьд эерэг сайн сайхан зан чанар нь илүү давмгай хөгжих үү, эсвэл сөрөг хандлага нь давмгай өсгөх үү гэдэг нь бол маш одоо тийм нарийн асуудал байгаа. Энэ маш чухал асуудал байгаа. За юу гэхээс индиго хүүхдүүдэд байдаг эерэг сөрөг зан чанаруудыг эрдэмтэн судлаачид гаргаж иржээ. Эдгээр хүүхдүүдэд байдаг. За сөрөг хандлага юу вэ гэвэл за бүгдээрээ дэлгэцэн дээрээс харъя. За индиго хүүхдтэй холбоотой сөрөг болоод эерэг тэр зам байдал хандлагуудыг эрдэмтэн судлаачид гаргаж иржээ. За тэгвэл эдгээр хүүхдүүдэд ямар сөрөг хандлагууд байна? Тийм ээ? За ямар сөрөг хандлагууд байна гэж за бүгдээрээ дэлгэц рүү харъя. За эцэг ихтэй асуудал үүсгдэг, хиндэж захирагдахыг хүсдэггүй, нэг л хачин бусдаас өөр. За түүнчлэн бүр сургуулийн нөхөд болон эцэг ихээ хөнөөсөн хүүхдүүд индиго байсан гэсэн маш ноцтой мэдээлэл хүртэл байгаа. Энэ бол хэн бүхний одоо анхаарлыг хандуулахаас аргагүй тийм одоо аюултай мэдээлэл байна. За түүнчлэн яг индиго хүүхдүүдийг
тодорхой хэмжээний тэр анхаарал дутлалын хам шинж өвчтөж гэдэг юм уу, тодорхой хэмжээний тийм анхаарал халамж дутагдсан нас үүдэлтэй сэтгцийн бас өвчлөлүүд байна гэсэн тийм бас одоо судалгаанууд бол байгаа. За тэгвэл эерэг мэдээллүүд нь юу байна? Энэ эндэгөө хүүхдүүд буюу одоо шинэ үеийн хүүхдүүдтэй холбоотой эерэг мэдээллүүд нь юу байна гэдгийг бүгдээрээ дэлгэц рүү харцгаая. За энэ хүүхдүүд бол хүн төрөлхтний шинэ ухамсар юм аа. Эндэгөө гэдэг бол өөрөө маш гоц үзэгдэл. За тэд дэлхийн ертөнцийг аврахаар ирсэн. За компьютерчсан хүүхэд өндөр мэдрэмжтэй, далд өвдөстэй гэх мэтлэн ийм одоо онцлог одоо эерэг шинжүүд бол байгаа. За эндээс бүр зарим нэг нь бол тийм ээ одоо өрмөц онцлогуудыг бол улс орнууд ашиглаад эхэлсэн гэсэн ийм мэдээлүүд байгаа. За тухайлбал эндийгөө хүүхдийн тэр зөн мэдрэмж буюу болон тэр гэрлэн биеэрээ одоо бусдыг удирдах ч гэдэг юм уу, гэрлэн биеэрээ 6 дахь метргүй хөгжсөн энэ одоо онцлогуудыг бол улс орнууд ашиглаад эхэлсэн байгаа. За тухайлах юм бол одоо хятад улс гэхэд одоо цэрэг цагдаа айрамдаа энэ эндэгөө хүүхдүүдийн тэр далдаас удирдах авиас чадвар тэр зүүн бэлгийг ашиглаж байгаа гэсэн ийм мэдээлэл бий. За үүнд тухайлах юм бол одоо энэ эндэгөө хүүхдүүд гэрлэн биеэрээ одоо магадгүй би энд суужаал гэхэд бүр цаан сууж байгаа хүнийг шууд одоо өөрийнхөө аавраг удирдаад гэрлэн биеэрээ одоо алгадах ч юм уу тийм ээ одоо тодорхой хэмжээгээр шийтгэх ч юм уу тийм одоо байдлуудыг үзүүлэх ийм чадвартай хүүхдүүд байгаа. За түүнчлэн өөрийн хараагаар бүх зүйлийг удирдах ч гэдэг юм уу. За энэ хүүхдүүдийн хувьд одоо тодорхой нэг жишээ хэлэхэд энэ ширээн дээр байгаа чүдэнзний хайрцагтай чүдэнзийг шууд өөрөө одоо сэтгхүүгээрээ тийм ээ шууд хараагаараа тэр далд мэдрэхүүгээрээ удирдаад шууд хөдлөж явах жишээтэй тийм ээ ер нь бол маш олон тийм далд чадварууд байгаа. Энэ болгоныг тодорхой хэмжээгээр яг бидний хувьд судлахад бол яг тэр гоц зүүн мэдрэмж 6 дахь мэдрэмжтэй холбоотой 6 дахь тэр мэдрэхүйтэй холбоотой гоц тэр үзэгдлүүд бол хараахан одоо манай хүүхдүүдийн хувьд бол илэрч ажиглагдсангүй. За бидний хувьд тэднийг одоо илэрхүүц том хэмжээний тэр ажлыг бас зохион байгуулж хараахан амжиж амжсангүй. За яг судалсан тэр 50 хүүхдийн жишээн дээр бол гэрлэн биеийн хувьд бол одоо хангаж чадж байна. Харин тэр 6 дахь мэдрэхүүн нь бол хараахан илэрсэнгүй. Гэхдээ энэ хүүхдүүдийн хувьд одоо эндийгөө хүүхдэд байдаг их зам төлөвийн бас өвөрмөц онцлогууд бол ажиглагдсан байгаа. За бүгдээрээ тэр онцлогоос бас сонирхъя. За эндийгөө хүүхдүүд байдаг зам байдлын түгээмэл хэв шинж буюу тэр онцлог шинжүүд юу вэ гэх юм бол энэ хүүхдүүд энэ хорвоод мэдлсэн буюу тэр өөрсдийн эрхэм дээд заяагаа мэдэрч тэрийг аливаа харилцаанд тусгадаг тийм одоо онцлогтой байгаа. За тухайлбал бүгдээрээ эндээс харъя. Жирийн биш гэдгээ бүрэн итгэдэг. Хэнийг ч туйшран шүтдэггүй. За зарим нэг юм хийх дуртай. Өөрийнхөө хүссэн зүйлээ болохоор хийх дуртай боловч хин нэгний одоо хий гэсэн зүйлийг хүсээгүй. Өөрөө хүсээгүй нөхцөлд хийдэггүй. Тийм одоо бас зан авир ажиглагдсан байгаа. За шин соргог санаа гаргадаг. За зэмлэл шийтгэл тэр тусмаа одоо биеийн шийтгэлийг хүлээж авдаггүй. Гихмшлээ ийм онцлогуд байгаа. За энэ онцлогуудаас манай эндийгөө төв дээр ажиглагдсан бүгдээрээ жишээнээ сонирхъя л да. Юу гэхээр за манайд 3 настай нэг хүү байлаа. За миний үед мэдээж багш хүний үүднээс хичээл сургалтыг ингэж зохион байгуулдаг байлаа. За аливаа нэг зүйлийг ярьж одоо хүүхдүүдэд сонирхуулахад бол одоо тэр манай нэг 3 настай Ч хэмээх хүүхэд маань аливаа багшаа би танаас асууя л да. Та ийшээс уу тийм ээ. Би таны оронд зогсъё. Би танаас асууя гэдг юм уу. Илүү тийм зааварлах дуртай. Одоо заавал хин нэгнийг одоо тэр шүтдэггүй тийм ээ. Багш л гэвэл мундаг, аав ээж л гэвэл мундаг гэсэн энэ ойлголт бас аль хэдийнэ ард хоцорсон байгаа нь бол ажиглагдсан. Тэдний хувьд одоо өөрсөнд нь ямар нэгэн шин санаа оноо байх юм бол чөлөөтэй хэлдэг. Хин нэгний яриаг одоо заавал зөв зүйтэй гэж бас боддгоо. Өөртөө санаа оноог тусгах дуртай. Аливаа шийдвэрт одоо өөртөө оролцох, аливаа сонголтыг өөрөө хийх гэдэг юм уу ийм одоо маш тийм онцлог өвөрмөц шинжүүд бол ажиглагдсан байгаа. За тэгвэл миний хувьд бас эндийгөө төв дээр ажиглагдсан энэ шинж тэмдгүүдийг одоо манай Монгол хүүхдүүдэд хэр зэрэг байна вэ? Тэр тусмаа одоо өөрийнхөө
одоо магистрийн судалгааны ажилд тусахыг эрмэлзсэн энэ талаарх одоо судалгаагаа. Энэ үүднээс бид нар одоо тэр цэцэрлэгүүдийн 300 гаруй хүүхдүүдэд хийсэн 4 настай хүүхдийн зан төлөвийг илрүүлэх судалгаанда бид нар одоо энэ индиго хүүхдэд байдаг энэ шинж тэмдгүүд ямар байна вэ гэдгийг тодорхой хэмжээгээр судалсан байгаа. За энэ шинэ хүүхдүүд буюу тэр индиго хүүхдүүдийн онцлог шинжтэй холбоотойгоор за манай индиго төвд хийсэн одоо судалгаанаас үзэх юм бол за хүүхдүүдийн хувьд бол маш тийм өөртөө итгэлтэй зан чанар, хандлагууд ажиглагдсан. За түүнчлэн энэ хүүхдүүдийн хувьд бол байн одоо шинэ соргог санаа гаргах илүү одоо өөрсдийн тэр хүсэл зоригийг хичээл сургалт хүмүүжлийн ажилд оролцуулах гэх ийм хандлагууд байгаа. Түүнчлэн илүү тэр одоо зориг тэмүүлэлтэй гэдэг тал дээр бол бас одоо жишээ ярихад бол 5 настай хүү байсан манай төвд. Тэр болохоор байнга өөрийгөө би бол маш шилдэг мундаг хүүхэд. Би өөрөө том болоод Оддын хаан гэдэг нэвтрүүлэгт орно гэж одоо байнга ярьдаг байсан. Тэр хүүхдийн тухайд бол тэр хүүхдийн хувьд бол эмээ нь одоо тухайн хүүхдийг маш зөв одоо чиглүүлж өгсөн. Тухайн хүүхдийн давуу талыг ажиглаж чадсан. Тэр ч үүднээс тухайн хүүхдийг маш их дэмждэг байсан байгаа. Тийм ч учраас тэр хүүхдийн хувьд бүр өөрийнхөө одоо зорилгоо бүр өмнөө тавьсан тийм ээ. Би том болоод мундаг одоо багш болно. Багш болоод би индиго төвдөө ажиллана. За би Оддын хаан гэд нэвтрүүлэгт орно хэмээн одоо маш одоо итгэлтэйгээр хэлдэг байсан. Түүнчлэн хин нэгнээр одоо зааварлуулахгүйгээр одоо өөрөө одоо маш тийм санаачлагтай юмд бүтээлж ханддаг байсан. За юу гэхээр багшаа би одоо төрийгээ хий, багшаа одоо би тийм юмаа хий, багшаа одоо би тэрийгээ хийгээд дуусчлаа. Одоо би энэ оюуны тоглоомоор тоглоё гэдэг юм уу те. Байнга өөрөө одоо яг өөрийнхөө юу хийх гээд байгаагаа мэддэг. Тэрийгээ бас бусдад илэрхийлж чаддаг. Тодорхой хэмжээгээр цаг хугацааг зөв ашиглаж чаддаг байсан. Гэсэн хэдий боловч бас хүүхдүүдээс ийм эерэг сайн сайхан талууд одоо ажиглагдсан боловч бас сөрөг хандлагууд их байсан. Юу гэхээр маш хэтэрхий одоо эрх дураараа байх, хэтэрхий зоргоороо ажиллах, альва зүйлийн мөн чанар сайн муу зөв бурууг мэдэхгүй өөрийнхөө одоо хэтэрхий зөрүүлэх ч юм уу ийм хандлагууд ажиглагдсан байгаа. Тэгвэл энэ хандлагууд юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө л эцэг эхчүүдийн буруу хандлага, буруу харилцаатай холбоотой байсан одоо илэрсэн. За тэгвэл энэ шинэ хүүхдүүд маань өөрсдөө үнэхээр оюунлаг потенциалтай мундаг хүүхдүүд төржээ. Энэ хүүхдүүд өөрсдийн гэсэн зориг тэмүүлэлтэй бас илүү одоо өөрийгөө дайчилдаг юм мундаг хүүхдүүд төрсэн байна. Гэсэн хэдий боловч эцэг эхчүүд бидний бас буруу харилцаа, буруу хандлагаас шалтгаалаад хүүхдүүд маань бас сөрөг зан авир, сөрөг одоо хандлагууд нилээдгүй бас байгаа нь бидний сэтгэлийг зовоож байсан шүү. За энэ асуудлаар бүгдээрээ дараагийн сэдвээрээ ярилцах болно. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Монголын дээд үеийн төр улсын хэлбэршил бол хүчирхэг, эв нэгдэлтэй, дуугарвал, дуунаг, докторвол, хүчнэг гэж ингэж одоо харьцаж байсан юм сайхан одоо уламжил бидний өвгдөд оршиж байжээ. Энэ өвгд эцсийнхэн юу бодож, юу хүсэж хүрээж явсан энэ тухай бид нэр сайн мэдчих хэвээр л дөө. Буруу тийшээ ирсэн их мэдлэгийн гайгаар бидний өдөр атом цөмийн дэвсэг бүтээгээд дэлхийгээ дэлбэлэх нь холгүй ингэж болцоход явж шít. Дэлхийн одоо энэ том гүрнүүд Чингис хааны хас тамгыг Монголын одоо энэ үндэсний хас бэлгэдлийг судалсан том эрдэм шинжилгээний бүтээл гаргасан тийм явдлууд судалгааны явцад тодорч гарч ирж байна. Хүн өөрөө өөрийнхөө сэтгэлийг боловсруулах тэгснээрээ зовлонгийн шалтгаанаас ангижрах, жаргалыг бүтээх энэ чадварыг эзэмшүүлэх ийм одоо сэдвэр хүмүүс их бага ярилцдаг. Амжилтанд хүрэхийн тулд бидэнд хувь ерөөл хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд бидэнд буян хэрэгтэй гэдэг юм. Зөвхөн ном уншсан, зөвхөн одоо ямар нэгэн байдлаар боловсрол эзэмшсэн тийм хүн амжилтанд хүрдэг юм байна. Цөөхөн Монгол хүмүүс яаж нэгдэж хамтарч одоо энэ оюуны эрч хүч бүтээлч байдлаа өрнөөж чадах уу гэдэг асуудал тулгамдж байна. Дасгал хөдөлгөөнийг дэвшүүлж хийж байгаа асуудал бол тун бага одоо ингэж 10 хэдэн хувь л одоо энийг эрхмэлж байгаа. Өндөр хөгжилтэй орны ард түмний бараг
70-80% нь одоо байнгын дасгал хөдөлгөөн хийдэг учраас энэ хүмүүсийн дундад наслалт 80-аас дээш одоо гараа явцсан. Одоо эцэг эхээс удамшиж авдаг ген байдаг боловч энэ одоо удамшиж авсан генээс илүү хамгийн хүчтэй одоо илүү хүүхдэд нөлөө үзүүлж байгаа зүйл нь эцэг эхийн хүүхдэд олгож байгаа тэр чадвар одоо эцэг эх багш нарын одоо хамтын энэ хүүхдэд өгч байгаа энэ өгдлүүд бол их чухал байдаг юм а гэдэг ийм дүгнэлтүүдийг бас одоо сүүлийн үед л хэлж гаргаж өгч байгаа юм байна. Манай Монгол үндэсний бүхий барилдаан болвол үнэхээр хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах, хүндлэх бүхий л одоо хүмүүжлийн их том ач холбогдолтой ийм спортын төрөл юм а гэж ингэж би ойлгодог юм. Өөрийн чинь ээж аав эрдэм боловсралтай докторууд байсан ч гэсэн түүний эцэг их игэл малчин ардууд байсан. Тэднийг огт боловсралгүй, соёлгүй, бүдүүлэг эмтэд байсан гэж битгий бодоосоо гэсэн энэ шаналн намайг энэ сэдв рүү хөтөлсөө. Тэгэхээр аливаа нэгэн амьтдыг бол амийг тасалснараа тухайн үнийг хямралндаа сэргэнэ гэсэн ойлголт ерөөсөө байдаг. Аливаа нэгэн амьтны амийг таслах хаваас эргээд өөрийнхөө насанд цөв орох тэр үүлийн өрийг хурааж. Монгол хүн, Монгол эх орон, Монголын төр гэсэн мөнгөд оршихуун энэ гурван үзлийг бол бид нар гаргаж ир тавьснаар эх орон жүжлийг залуу үедээ зөв ойлгуул, зөв төлөвшүүлж одоо гаргаж ир тавина.